Зохиолч Чадраавалын лодой дамбах. Манай сургуулийнхан. Тууж 6 дугаар хэсэг. Дараагийн өдрүүдэд эмнэлэг бараг л хэвээр үргэлжлэн бидэнд махгүй боловч амт сайтай янз бүрийн хоол өгч байв. Докторын хийж байгаа энэ сайхан хоолыг бид үргэлжлэн магтаж байлаа. Тогоочгүй олон төрлийн сайхан хоол хийх аргыг заалган сурч байгаагаа бидэнд яриад доктортой хамт сар ажиллавал та нарын хоолыг битгий хэл ямар ч эрхэм зочдод дуртай хоолыг хийж өгч чадах болно гэж ярьдаг байв. Орой бүр нар жаргахын үед доктор Далхаанинбуу багш цагаан хувцастай хүн гурав орж ирээд бидэнд сонин сайхан юм ярьж өгөх буюу орос дуу дуулж өгдөг байв. Одоо хүртэл докторын дуулж өгдөг "Бэйбэ винтовачка, ми кузницы идух наш молот. Вставайте, дети обновления. Смело, товарищи вы ногун" гэх буюу бас кирпички гэдэг сэтгэл хөдлөсөн яруу аялгаутай дууг би огт мартдаггүй юм. Би олон сайхан дуучны гоё хоолойг сонсч тэдний уран чадлыг бишрэн бахархаж байсан билээ. Гэвч одоо хүртэл тэр докторын хоолой шиг яруу сайхан хоолойг сонсоогүй юм шүү. Нэгэн удаа ууртай багш орж ирээд бидний биеийн байдлыг асууж "Хүүхдийн минь би овоо болж байгаа ч сайхан хэрэг. Гэвч та нарын минь ашгүй хаглахгүй байна уу? Яадаг вүлээ дээ хүүхэд минь. Төрийн төлөө огтно гэгчээр би та нарын төлөө зовх юм да" гэж гүн санаа алдан хэлээд явчихсан билээ. Эрүүл хүүхдүүд өдөрт хэдэн удаа гэрийн гаднаас бидний биеийг асууж өөрсдийн эзэн хоолны тухай ярьж бидний эзэн хоолны тухай асууж мэддэг байлаа. Бас хошуунаас хувцс хоол ачсан олон тэмээнжин ирж манай сургуульд буусан тухай ярьлаа. 10-аад хонсны дараа бидний бие мэдэгдэхүйц сайжрав. Ганцхан бурандаг олигтой сайжрлыг олж чадсангүй. Нэгэн орой доктор цагаан хувцастай хүнтэйгээ хоёулаа орж ирээд бурандгийн орон дээр сууж бидэнтэй урд урдаас удаан ярив. Гэр орон ах дүү үзэж байгаа хичээлийн тухай биднээс их л сонирхон асуулаа. Дараа нь Орос орноороо тэнүүчлэн зовлон зүдүүрийг туулж их эрдэм сураад олон түмэнд гайхамшигт их зохиолч болсон алдарт хүн Горькийн тухай ярьж өгөв. Бид Горькийн тухай Далхаанинбуу багшаас сонссон юм. Гэвч ийм дэлгэрэнгүй сонсоогүй байсан тул докторын яриаг амьсгал даран бүр нүдээ бүлтгэлгэн үг бүхнийг говийн ангамл элсэнд хийж байгаа усал угайдл хүлээн авч сонссон билээ. Би энэ орой яг өөдөөс минь эгцэг харан суугаад ярьж байсан докторыг маш сайн харж авсан юм. Тэр бол 20 гаруй 30 шахам насны хүн байлаа. Үргэлж инээдэм баясгалангаар гэрэлтсэн том цэнхэр нүд, гялтгансан тунгалаг шар ус, өргөн тэнгэр магнаатай. Нэлээд өндөр боловч зойвон нүүрэнд нь ямар ч өөгүй тохирсон шулуун хамартай, маш жижигхэн цагаан гартай хүн байв. Энэ бүхэн нь надад их л аятайхан дотн харагдаж билээ. Энэ Орос эмэгтэй өвчний минь хөнгөрүүлж
Дэмий эрхийг болиулснаар барахгүй. Өндий чадахгүй байсны өмнө босож суудаг болгосон болохоор заавал нэг эд шидтэй хүн байх даа гэж хүртэл надад бодогдож байсан билээ. Ингээд тэр хоёр гарч бид Горький шиг хүн яаж болох тухай удаан ярив. Бас Балдан маань тэс чадсан бол энэ докторт хамгийн түрүүнд үзүүлээд идэхээр барахгүй бидэнтэй хамт амттай хоол идэж докторийн сайхан яриа дууг сонсох байсан гэж Балдангаа дурсан, харамсан, гашуудан ирсэн чинь бурамтаг уйлчихв. Бид түүнийг тал бүрээс нь аргадаж байж арай чимээ уйлахыг зогсоолоо. Бидний дотор хамгийн хөнгөн нь бат байсан тул түүний хөгжил улам их болж хамгийн сүүлд нь унтаж хамгийн түрүүнд босч яриа эхлэн яриаг төгсгдөг байв. Доктор Батыг миний ууган танил гэж нэрлээд өглөө бүхэн үзлэгийн түүгээр эхэлдэг ба орж ирэх бүртээ гарыг барьдаг байсан юмсан. Би том болоод энэ доктор гой шиг ийм сайхан зантай хүүхдэд ийм сайхан юм ярьж өгдөг доктор болно гэж Бат хэлдэг байв. Ер нь бидний хэм маанч гэсэн энэ доктор гой шиг буюу доктор гойн ярьсан Горький шиг хүн болохыг хүсэж байсан бизээ. Гэрийн гаднаас нэг хүүхэд "Доктор багш байна уу?" гэж шивгэнэн асуух дуу бидэнд сонсогдов. Би гэрт гадны хүн хинч байхгүй гэдгийг мэдгэцсэнд тэр хүүхэд үүд нээж толгойгоо харуулад "Бид багш докторийн үгэнд ороод л та нар дээр орж ирдгүү байсан. Гэтэл өнөөдөр сони юм олоод манайхан тессэнгүй. Намайг та нарт үзүүлгэж явуулсан. Би түргэн ороод гаръя л да. Энэ байна" гэд Эрдэнэ үүдээр хуйлсан цаасаа бидэнд үзүүлж байгаа нь лааны гэрэлд бүртэлцэн харагдав. Бид Далхааны буу багш доктор хоёрын хэлснээр эрүүл хүүхдүүдийг оруулаагүй байсан авч энэ удаа тэр хуйлсан цаасанд ямар гэгжийн сонин сайхан байгаа юм бол гэж тэсэлгүй сонирхсноор Эрдэнэийг оруулчихав. "Энэ та нар үзээч. Нөгөө Ленин Сталин багшийн зураг энэ байна" гэж хэлээд хуйлсан цаасаа дэлгэж үзүүллээ. Бурантгаас бусд нь цөм босч Эрдэнийн дэргэд цугларан уг зургийг үзв. Эрүү ба дээд уруулдаа жигд залсан сахалтай өргөн магнайтай лээд зүдэрсэн бололтой нүүрэнд нь баясгалан хайр гэрэлтсэн зөөлхөн нүдтэй хар хувцастай орс хүн дээд уруулаан битүү хужсан сахалтай өтгөн хар хөмсгтэй ямар нэгэн дотоодын баяр хайр гэрэлтсэн даруу нүдтэй ногоон хувцастай орс хүнтэй зэрэгцэн суугаад алсыг ширтэн их л юм бодон ярилцж байгаа бололтой зураг байв. Бид Ленин, Сталин нарын тухайд тэд нар бол мэрэгэн ухаантай хүмүүс, олонний жаргалын төлөө зүтгэсэн асар их хүчтэй ер бусын багш нар гэдгийг Далхааны буу багшаас сонсож мэдсэн билээ. Гэтэл Эрдэнэ бид нарт энгийн хоёр орс хүний зургийг үзүүлсэн тул бид Эрдэнэ ба түүний гарт байгаа зургийг ээлжлэн харж гайхаж байлаа. "Зааман галлаж байна да. Хизээ Ленин, Сталин багш ийм эгэл хүн шиг байсан юм. Ленин, Сталин багш ямар хүн байдгийг чи мэдэх үү?" "Мэдэхгүй байх шүү дээ. Яг л миний ярьдаг үлгэрийн аваа хэлэн аврах хүчит баатар шиг байдгийм. Галбын дархан давтаж, гантайн дархан хатааж хийсэн элдтэй. Далан үхрийн эврийг дайлж хийсэн муу эрийн булчин суурдаг, сайн эрийн булчин чинэрдэг шар ирээн номтай. Түмэн одыг барьж хийсэн, мянган уран сийлж хийсэн алтан хуйг дуулахтай. Бас хэл мэддэг хилэн хар морьтой хүмүүс байдгийм шүү дээ. Чи тэгэхэд жирийн хоёр орс" гэж Бат Эрдэнэгийг шоолон инээж хэлэхэд
"Юу? Далхааны буу багш докторгоо хоёр үзээд мөн гэсэн шүү дээ" гэж Эрдэнэ бат руу нүдэн эргэлдүүлж хөмсгөө зангидан харснаа. "Би галлаж байгаа мó" гэж гараа зангидан цочмог далайхад нь "Ши зодох нь уу" гэж бат ханхалзан хэлв. Бид хэрүүл болж дэндвэл дээлтэй дээшлбэл заамдан хурч магад болсон тул тэр хоёрыгоо аргадан эвлэрүүлв. Дараа нь Эрдэнэ бидэнд чухам аль нь Ленин багш, аль нь Сталин багш гэдгийг зааж өгөв. Бид тэр зургийг барилж үзв, бас бурундагт үзүүллээ. Тэгээд доржийн орны толгойг төвшүүлэн тавиад тал бүрээс нь харцгаав. Игц харсан тэр хоёр яг л голлон зогссон над руу харж байв. "Хүүе, хаанаас ч харсан Ленин, Сталин багш намайг хараад байна" гэж тэр зургийн тал бүрээс харсан чулуун баяртайгаар хэлв. Гэтэл багш нарын гэрийн үүд дуугарсан тул Эрдэнэ аргагүй гарах болоход бид зургийг говьл. "Өгөхгүй. Би өнөөдөр 3 зураг аваад явж байсан хүнээс арай гэж гуйж байж авсан юм" гэж хэлв. Гэвч бид мохсонгүй тэр зурагт нь маш их үн өгсөнд "Үн байдгүй, Эрдэнэ гэдэг чинь энэ байна" гэд сэмхэн чимээгүй алга болов. Бид дуугүй хэсэг зогссноо хэвтцгээлээ. Гэтэл сүрэн хөнжлөөрөө хучаад хэвтэх гэснээ болоод "Хүй, Ленин, Сталин багш чинь Орос хүн юм аа" гэж асуув. "Тэгэлгүй яах вэ? Харсаар л байхад Орос хүн байна шүү дээ" гэж бат хэллээ. "Яагаад Ленин багш, Сталин багш гэдгийн учрыг та нар мэдэх үү?" гэж хөдөлгүй дээш харан хэвтэж байгаа бурундгийн асуухад "Олон хүний багш болохоор нь тэгж нэрлсэн юм. Бид Далхааны буу багш гэдэг шиг л олон шавнар нь Ленин багш, Сталин багш гэж нэрлсэн байхгүй юу да? Гэхдээ Далхааны буу багшийн шавнар бол бид нар байна. А Ленин, Сталин багшийн шавнар бол учиргүй олон байдаг. Манай Далхааны буу багшийн багш нь бас Ленин багш байхгүй юу? Бас бидний багш болно шүү дээ" гэж доржийн тайлбарлан хэлэхэд "Манай Далхааны буу багшийн хүртэл багш нь гэж юу" гэж чулуун асуухад "Тэгэлгүй яах вэ? Бүр бидний багшийн багш байхгүй юу да" гэж хэллээ. "Тэгвэл ч мөн мундаг аа. Ленин, Сталин багшаар ном заалгаж үзэх юмсан. За харин ч мундаг заан мэдтэй" гэж чулуун хэлээд тажигнт л инээж байв. "Мундаг байхгүй яадаг юм бэ" гэж дорж өөрөө л Ленин, Сталин багшаар ном заалгаж байсан юм шиг мэдэмхий хэлв. "Гүнөгтөө, манай доктор чинь Орос хүн болохоор Ленин багш, Сталин багш хоёрын аль нэгний хүүн юм уу, дүүн эсвэл садан төрөл нь биш байгаа да" гэж бат маш нууц юмыг нээж олсон юм шиг баяртай бөгөөд чанга дуугаар хэлэхэд "За хаанаас Орос хүн л бол Сталин багштай төрөл садан байдаг юм" гэж дорж хэлв. "Гэвч манай доктор садан байж олон шүү дээ" гэж бурундаг доржийг илт эсэргүүцсэн дуугаар хэлэхэд "Нэр тийм маргааш асууя" гэж чулуун хэллээ. "Хүүн байвал мөн мундаг аа" гэж бат хэлээд гжигдүүлсэн юм шиг хот инээснээ босоод орон дээрээ дэвхэрч байв. Бид Ленин багш, Сталин багш хоёрыг удтал ярилцаж шуугилдан булаалдж угаад сувралдан унтав. Өглөө эмээ уунж хоолоо идсэний дараа нөгөө гурав маань орж ирээд доктор урдах ёсоор ууган танилан үтсэнгүй, бид нар ээлж үтсэнгүй, харин бурундгийн орон дээр суулаа. Багш цагаан хувцастай хүн хоёр миний орон дээр зэрэгцэн суув. Бурундгийг наривчлан үзэж дуусаад бидний биеийг тус тусаас нь асууж лавлав. Бид сайжирч байгаагаа урдийн адил
баяр баясгалантай ярьсан бөгөөд бат эрүүл хүүхдүүдтэй хамт тоглох тухай шаардлага тавилаа. Гэвч доктор зөвшөөрсөнгүй. Чулуун орон дээрээ хөнжлөө нөмрөн толгоогоо маажж байснаа бат руу харахад нь бат инээмсэглэн нүдэн ирмэн дохиогүй. Юм асуух гээд байна уу? Асуул да гэж доктор хэлж байна гэж цагаан хувцастай хүн орчуулан хэлэхэд чулуун бат руу харж инээмсэглэнэ. Доктор гой, та Ленин багш, Сталин багшийн өхөө юу? Гэж асуув. Цагаан хувцастай хүн инээмсэглэн чулууны асуултыг докторт орчуулан өгснийг доктор их л анхааралтайгаар сонсч байснаа бид нарыг тойруулан ажиглаж хараад би бол үе улирсан ажилчин хүний хүүхэд. Миний эцэг одоо Ленинград хотод ажиллаж байдаг. Миний эцэг Ленин Сталиныг өөрийн эцгээ гэж нэрлэдэг юм. Тэгэхээр би Ленин Сталины хүү гэж докторийн хэлснийг цагаан хувцастай хүн орчуулж өгсөнд бурандаг хөдлөх шиг болсноо. За тэр хэлээгүй юу гэж хэлв. Мөн мундага гэж бат хэлээд бүгд рүү харан инээмсэглэлээ. Ер нь ертөнцийн хөдөлмөрч ажиллаж дарлагдсан ядуу хүмүүсийн бүгдийн аав бол Ленин Сталин юм. Та нарын ч аав шүү дээ гэж докторийн нэмж хэлснийг бидэнд орчуулж өгсөнд хүй миний аав гэж юу гэж бат хэлээд докторууд харснаа инээмсэглэж бие их л ажиглан харж байлаа. Тэгэлгүй яахав? Бүгдийн аав гэж доктор хариулсан юмсан. Ингээд доктор бурамтгийн биеийг урд урдаас маш нарийн үзээд дараа нь хацрын илбэж их л өхөөрдөн гэр орон ах トゥ аав ээжийг асууж удтал түүнтэй ярилцаад хэсэг дуугүй бодол болон суулаа. Бид доктород ширтэн тэр бидэнд ямар сайхан юм ярьж өгөх болоо гэж бодож байв. Тооноор туссан хурцсан нар гэрийн доторхыг алтан шар туяагаар гийгүүлээд чимээгүй намгмын дунд хүмүүсийн амьсгалах нь их шууган мэт сонсогдож байв. Тооны нүхээр цэлмэг хөх тэнгэр туяаран мэлтийж харагдаад хизээ хэн маань энэ намгүн байдлыг эвдэх болоо гэж бодсон сэтгэл минь бүхнийг наривчлан чагнаж зангиран хоримтлагдж байлаа. Доктор бурамтг руу ихцлэн харж угаад хэлсэн хэдэн үг нөгөө ёр бусын намгүн байдлыг эвдлээ. Доктор гой чамд ингэж хэлж байна. Чиний битгийг чинь хаглахгүй бол би чинь сайжрахгүй. Ингэхлээр өнөөдөр чамайг хаглая. Чи зөвшөөрөх үү гэж байна. Гэж цагаан хувцастай хүн бурамтагт хэлв. Цааш нь далхааны буу багш ч гэсэн цагаан хувцастай хүн ч гэсэн юм хэлээд л байх шиг байсан. Гэвч юу хэлснийг огт ойлгосонгүй. Хаглая гэдэг үг сонсоод бид цочин айсан тул юу ч сонсч чадахгүй болсон юм. Бурамтгийн царай хувхай цагаан болсноо гинт хөнжлөө татан толгоогоо бүтээчихв. Бид доктортой өдөр хоног өнгөрөх тусам дасч түүнд сайн болж байв. Гэвч бидний энэ шинэ харьцаа бол хагална огтлно гэж айж байсан явдал явандаа сарнж би улам бүр сайжирсан явдлаас бий болсон юм. Тэгтэл докторийн хаглах, огтлох айхтар сэтгэл арилаагүй. Харин нуугдж байгаад нэвтрэн гарч ирлээ. Гэрийн дотор ямар ч чимээгүй бөгөөд хүн бүхний сэтгэлийг чинээнд нь тултал догтлуулсан барагдашгүй хэдэн минут өнгөрөв. Хинч энэ айхтар намгүн байдлыг эвдэж чадахгүй байв. Доктор хүнжил довчаатай байгаа бурамтгийн толгой руу нүдээ цавчилгүй ширтэн байлаа. Юу гэх бол, юу болох бол гэдэг цаана олон таавартай энгийн асуудал хүн бүхний сэтгэл бодлыг зуран зүсч байсан бизээ. Хэрв бурамтаг за хаглуулъя гэвэл
Дараа нь чамайг хаглая гэдэг сүрхий асуудал хэний минь ч өмнө тавигдж магадтол бид цөмөөрөө бурантаг руу ширтэж байв. Бурантаг хөдлөв. Хүнжлэн алгуур нээж. Хоёр туранхай гараан зэрэг гаргаж сарвайн доктор руу алгуур ойртуулав. Би бурантаг гинт хөдөлж докторыг нүүр нүдгүй маажин урах байхаа гэж бодож байв. Докторч нүдээ завчилгүй бурантгийн нүрийг ширтэж байлаа. Бурантгийн гар алгуураар докторт ойртсоор байв. Тэгээд тэр хоёр нарийнхан туранхай гар докторын гарыг чанга гэгч нь атгаж аваад за гэж цээжний гүнээсээ уушгиндаа хоримтлсан бүх хийг зарцуулан сунгаж шивгэн хэлээд урт гэгч нь амьсгал авснаа янгэнтэл ойлов. Бурантаг за гэв. Тэгтэл доктор инээсэнчгүй, баярлсанчгүй. Харин царай нь хувхай цагаан болж нүдэнд гөлөлдсөн уруулан чичирч байсан бурантгийг тэврэн аваад үнсэв. Бодвол доктор маш их сэтгэлийн хөдөлгөөний эргүүлэгт баригдан догдолсноор инээж чадсангүй, дуугарч чадсангүй бизээ. Бурантгийн заа гэсэн богинохон ганц үг бол докторын гарт өөрийн амийг даатхан шилжүүлсэн нь маш их итгэлийн эрхэм нандин үг байсан нь эргэлзээгүй тул энэ өсөж цэцгэлж байгаа их амьдралыг аварч чадах уу үгүй юу гэсэн сүрхий асуулт докторын сэтгэлийг донсолгон хөдлөхгүй байж хэрхэн болох вүлээ. Доктор алгуураар толгоогоо өргөж далхааны буу багш руу харахад нь нүдэнд барьж ядсан нулимс цээлгэнэн хөвж байсан билээ. Удсанчгүй бурантгийг далхааны буу багш доктор хоёр аваад гарахад бурантаг бид бүхнийг тойруулан харснаа нүдээ ханиад гэрээс гарлаа. Бурантгийг ингээд гарахад миний нүдэнд нөгөө лувсан одчин ярьсан хүний дүрс харагдах шиг болоод би нүдээ ханин хүнжлөө толгой дээгүүрээ нөмөрчөв. Бид удтал дуугарч чадсангүй. Бурантгийг хааш навч явсныг мэдсэнгүй. Гэвч хаглах гээд авч явсныг л эргэлзээгүй мэдсэн билээ. Удаан цаг яримхаа биднийг дуугүй байлгаж чадсангүй. Бид бурантгийн тухай ярьж эхлэв. Зарим маань доктор гуай бурантгийг эдгэж чадна гэж, зарим маань бурантгийг эдгэрхэд эргэлзэнэ. Бас зарим маань лувсан одчин ярьсан хүн шиг болж балдан шиг эргэж ирэхгүй алга болох байхаа гинэ. Бурантгийн тухай хичнээн ярвч юу болж байгаа тухай чимээ сонсогдохгүй удах тутам бидний сэтгэл тогтолж байв. Арай хийж үүд нээгдэв. Бид цөм өндийж үүд рүү харвал галч хоол барин орж ирэв. Бид хүнээс бурантгийн тухай асуувал тэр үүрээс эхлэн багш нарын гэрийг цэвэрлж угаад бурантгийг тэр гэрт оруулсан. Дотор нь доктор цагаан хувцастай хүн. За тэгээд бурантаг гурваас өөр хүн байхгүй. Чухам юу болж байгааг бид мэдэхгүй. Далхааны буу багш үүдэн дээр нь суугаад хүн оруулах нь битгий л хүн ойртуулахчгүй байна гэж ярьлаа. Ингээд хоол идэх гэсэн авч хоол идэж чадсангүй билээ. Ингэж сэтгэл догдолж хүлээж байхад цаг өнгөрч өгдөггүйг хүн бүхэн мэднэ. Бид хүний хөлийн чимээ чагнан ширүүнч хөдлөхгүй хэвдэцгээж байв. Бурантаг явснаас хойш үнэхээрч удсан бололтой. Нар өнд байхад явсан. Ханын илгэнд байхад орж ирээгүй л байв. Бурантаг муудж байгаа бололтой.
Цагаан хувцастай хүн далгааны буу багш хоёр сандраад л гарч ороод байна гэж нэг хүүхдийн хэлэх нь бидэнд сонсогдов. Бидний сэтгэлд онцолж нөгөө лувсан отчийн ярьсан хүний дүрслэл сэтгэлд байн байн орж ирэх болов. Гэтэл гэрийн гаднаас Эрдэнэ "Би гэрийн цорхоогоор харлаа. Бурамдаг хөдлөхгүй хөвтөөд л байна. Цагаан хувцастай хүн докторын гараас цус аваад бурамдагт хийсэн шүү. Тэгэхэд бурамдаг хөдлөгчгүй байна" гэж амьсгаадан хэлв. Тэгээд тэр хоёрын дуу дахин сонсогдсонгүй. Харин гүйн цаашаа явах чимээ сонсогдов. Бид бурамдгийн тухай удал ярилцсан боловч ямар ч асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Ингэж байтал гэрийн хаяанд олон хүмүүсийн хөлийн чимээ гарлаа. Бас шивгэнэн ярилцах битүү чимээ сонсогдож байв. "Та нар харьцгаа. Би ингээд очно" гэж далгааны буу багшийн хэлэх дуу сонсогдоод удалгүй доктор цагаан хувцастай хүн хоёр бурамдгийг банзан дээр тавиад дамжлан орж ирээд орон дээр нь хэвтүүллээ. Тэдэнтэй хамт далгааны буу багш орж ирлээ. Доктор багш хоёр бид нарыг ч үг дуугарч болохгүй гэж хатуу цаазлав. Тэгээд доктор гуай сандал тавьж бурамдгийн дэргэд суулаа. Би бурамдгийг харвал нүд нь хөдөлж уруул нь татганаж байв. Бас балдан шиг алга болоогүй буцаж ирсэн болохоор бурамтглав үхээгүй боллоо гэж тааварлан бодов. Бид үдийн хоолоо яриачгүй, хөдөлгөө ончгүй, идэх идэхгүй хооронд ёстой л нэг ёсолж өнгөрүүлв. Доктор хөдлөгчгүй, ярихчгүй нэгэн хэвтээ суусаар байлаа. Доктор хаяа бурамтгийн суцыг барьж үзэж байгаад хэдэн үг орсоор хэлэхэд цагаан хувцастай хүн бурамтагт эм өгөх буюу арцын шар ус шиг юмар тайрдаг байв. Гэр дүүрэн хэвтээ босоо хүн байсан мөртөө ингэж ярихгүй удаан суух нь үнэхээр хэцүү байдаг билээ. Ярмаар асуумаар юм өдий байвч далгааны буу багш доктор хоёрын цаазанд амаа хавхаглуулан аман дээр гарч байсан үгээ бугуйлдан тогтоож тэсвэрлэн байлаа. Далгааны буу багш яваад эргэж орж ирсэн боловч дуугарсангүй. Оройн нар өнө өвдөд сойлж ирэхин үед бурамтгийн бие муудав. Нүд нь хөдөлгөөнгүй болон гөлрөв. Зөвхөн хоолойдоо наашчгүй цаашчгүй болсон мэт давчдан амьсгалж байв. Далгааны буу багш бурамтаг доктор хоёрыг ээлжлэн харж нүд нь бүлтгэлцэн эргэлдэж байв. Докторын хөдөлгөөн маш алгуур болж бурамтгийн суцыг барьж үзээд цагаан хувцастай хүнд үг хэлв. Тэр хүн харавсан сум шиг түргнээр гараад явлаа. Далгааны буу багш ханцуугаан шамлан бугуугаан гаргаад доктор руу толгоогоон дохиход хариуд нь доктор толгоогоон сэгсрэв. Далгааны буу багш урамгүй цөхөрсөн нүдээр доктор руу ширтэн харснаа уртаг гэгч нь санаа алдав. Доктор хоёр ханцуугаан шуугаад байж байтал цагаан хувцастай хүн тарилгын хэрэгслээ барин орж ирээд үгч дуугарсангүй шууд докторын баруун бугуйнаас цус аваад бурамтгийн гарыг тарив. Доктор бурамтгийн судцыг барьж нүүр рүү нь анхааран ширтэж байгаад заримдаа цагаан хувцастай хүнд дохио өгөхөд тэр нь бүлүүрээ шахахаа зогсоож байв. Тэгээд доктор дахин хэдэн үг хэлэхэд бүлүүрээ түлхэж байлаа. Ингээд эхний авсан цусаараа тарж дуусаад лээд удтал доктор бурамтгийн хоёр гарын судцыг ээлжлэн барих буюу заримдаа нөгөө чагнуураа зүрхэн дээр нь тавьж үзэж байв. Доктор хэдэн үг хэлэхэд цагаан хувцастай хүн докторын нөгөө гараас цус авч бурамтгийг урдах ёсоор тарилаа. Ингэж докторын хоёр гараас ээлжлэн бурамтгийг хэд дахин тарьсан билээ.
чухам хэд тарсныг бидний хэн манж мэдсэнгүй. Ганцхан их л олон тарсныг цөм харж байсан билээ. Тэгээд ч зогссонгүй. Бурамтгийн хоёр шууг ус шиг мэлтэлдсэн тариагаар нэг удаа тарив. Ингэж гүйцсэний дараа доктор бурамтгийн дэргэд босоо зогсоод бурамтгийн судсыг жижигхэн цагаан гараараа барьж нүрийг гөлрөн ширтэж зогсов. Их л удлаа. Оройн нар жаргаж гэрийн дотор шар туяа татан нарны сүүлчийн өчүүхэн гэрэл тоонны цамхгаас хагцж ядан байлаа. Тооноор дэлгсэн хөх торг шиг цэлмэг тэнгэр харагдан хаяа сарнин барагдж байгаа хөвөн цагаан үйл манаран аялж байх нь нүдний буланд харагдж байлаа. Бурамтгийн нүд аниастай байсан бөгөөд царай нь ямар болсон нь нарны шар туяанд хувираад мэдэгдсэнгүй. Барагдшгүй минутууд арайхийн өнгөрсөөр л байв. Баримл хүн шиг болсон доктор Далхааны буу багш хоёр хөдлөлгүй зогссоор л байв. Нар хэдийнэ жаргаж гэрийн баруун хатвчаас эхлэн бараан сүүдэр харанхуйлж эхлэв. Докторын царай ямар болж байгаа нь мэдэгдсэнгүй. Далхааны буу багш маань докторын царайг ширтэн гөлөрч хөдлөлгүй зогсож байв. Гэтэл бурамтаг уртгийг чинь амьсгаа аваад нүдээ нээж хөдлөлгүй нүүр рүү нь бүхэн ширтэж байгаа докторыг ажиглан харж байснаа. Доктор гэд уруулаа хөдлөх нь надад инээмсэглэх мэт харагдав. Доктор доош унжуулсан толгоогоо өндөлгөв. Түүний дөлгөөн цэнхэр нүдэнд нь инээмсэглэл баярлал тодрох шиг болсноо. Зовх нь алгуур хумхигдэж бүхий л биеэрээ найгаснаа. Бурамтгийн бугуйнаас бариатай хിവэрээ хан руу пит гитл онов. Гэрт байсан бурамтгаас бусд хүмүүс босох нь босож өндийг нь өндийж сандарцгаав. Докторыг Далхааны буу багш цагаан хувцастай хүн хоёр дамжилж аваад балдангийн орон дээр тавив. Яадаг вүлээ? Юу болох нь вэ? Гэж Далхааны буу багш сандран нүд нь орой дээрээ гарan хоолойн чичрэн асуув. Их цус өгснөөс муужран унж байна. Жаахан харж угаад болъё гэж цагаан хувцастай хүн хэлэхэд би цусаа өгье гэхэд болоогүй шүү дээ. Одоо яадаг вүлээ? Та юунд зүгээр зогсоод байгаа юм бэ? Гэж багш маань бачимдан хэлв. Таны цусыг шинжлээгүй болохоор хүнд хийж болохгүй шүү дээ. Харин докторын цус бол нэгдүгээр цус гэдэг нь шинжлэгдсэн болохоор хэндэж тохирно гэж цагаан хувцастай хүн хэлв. Та ямар санаатай эмнэлэг хийхгүй байна? Гэж Далхааны буу багш цагаан хувцастай хүний мөрөн дээрээс угзран татж хэлв. Түр харъя, тэхгүй бол болохгүй гэж цагаан хувцастай хүн хэллээ. Бид уйлж эхлэв. Бурамтгийн нүүрэнд нулимс бүрхэн шанаага даган тусалж байв. Гэрийн дотор бүр харанхуй болоод хэдэн лаа байрлаа. Лааны анивчин гарах гэрэл нь бидний сандарч догдолсон, хайрлаж гашуудсан сэтгэлийн цохилттой хөг нийлхийг оролдон ядаж байгаа мэт байлаа. Алсад хүрээний хогийн нохтын ян хийж хуцах дуу тасралтгүй хангинаж байв. Бурамтгаас бусд нь бид цөм босоод докторыг тойрон зогслоо. Тэгтээ бурамтагт докторыг харах завсрыг гаргаж өглөө. Цагийн удаан сэтгэлийн ширүүн догдлол хямралдан зодтолдож бид хөдлөлгүй докторын цайвар нүрийг ширтэн байв. Доктор минь сайхан цэнхэрнүүдээ нээж үн өөд удтал ширтэн байснаа. Маш их хүчтэй гарган өндийч бурамтгийг ажиглан хараад гэдрэгэн хэвтэж нүдээ аних зуур урт бөгөөд алгуур гихч амьсгалаад дахин хөдөлсөнгүй. Миний эгчээ, миний доктор гэж бурамтаг сулхан хэлээд өн рүү харан уйлж нулимс нь жирэлзэн урсаад чих рүү нь орж байв.
Доктор минь гэж хэлэн ихэр татан уйлж байгаа Батын дуу бүхэнд сонсогдож байлаа. Үргэлжлэл бий.